Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор ардчилсан төрийн анхны ерөнхий сайд Монгол улсын 17 дахь ерөнхий сайд Дашин Бямсүрэн оролцож байна. Сайн байна уу та? За сайн байна уу. За баяр наадмын минь дэвшүүлье тань. Баярлалаа. Бид түүхэн чухал нэгэн сонгуулийг ардаа орхилоо. Мэдээж 25 6 жилийн өмнө бидний бодож мөрөөдөж исэн тэр цагаас хойш 25 жил өнгөрчлөө. Энэ бол түүхэн хугацаа гэж үзэх юм бол эргээд бас энэ дээр дүгнэх үзэх харах юм байгаа. Ялангуяа яг энэ тэр эхлэлтийг тавьсан анхны засгийн газрын ерөнхий сайдын хувьд би танаас хэдэн асуулт асуухаар урьсан хүрэлцэн ирсэн талархаж байна. Баярлалаа. Юуны өмнө та энэ 16 оны улсын их хурлын сонгуулийн үр дүнгийн тухай өөрийнхөө дүгнэлтийг хэлж өгөөч. За баярлалаа. Үзэгчид их амрыг ирж мэдчилээ. Энэ дефакто нэвтрүүлэгт оролцож байгаадаа бас баяртай байна. Монголчуудад хэдхэн хоног өмнө Монголынхоо түүхийн, төрийнхөө түүхийн нэг хуудсыг эргүүллээ. Тэгэхдээ энэ бол өөрийн чинь хэлдгээр ардчилсан хойсглоос хойш 25 жил өнгөрлөө гэдэг утгаараа хүний амьдралын нэг үе багтаасан энэ хугацааг хамарч байгаа болохоор их онцлог юм л да. Тэгээ манайхан сонгуульд орохдоо бас ховлын бодож ордог л доо. Ер нь сонгуул гэдэг нэг өрсөлдөгчтэйг аваачаад нэрийн дугуйлах тухай асуудал биш. Миний бодоход энэ сонгуул гэдэг үед явцын ард талд нь 4 том асуудал байдаг. Нэгдүгээрт нь бид өнгөрсөн хугацаанд юу хийвэ? Улс орн маань ямар болов гэдэг дээр улс төрийн хүч нүдэж, иргэдэж, өөрснөө дүгнэлтээ өгж энэнийг шүүмжилж хэлэлцэж нэг чиг тогтоодог. Хоёр дахь нь сонгуульд орж байгаа улс төрийн субъектүүд улс орноо ямар замаар авч явах зохистой вэ гэдэг талаар өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг гаргаж тэрнийг хэлэлцүүлдэг. Гурав дугаарт нь сонгууль санал өгнө гэдэг маань сонгогчд түрүүчийн миний хэлсэн хоёр үйл явдлаас хийсэн итгэл дүгнэлт, итгэл үнэмшлэр миний хувьд яг шийдэх Монголын төр ийм байгаасаа гэж тэр хүн санал авдаг. Гуравдугаар, дөрөвдүгээрт нь мэдээж саналаа өгөхдөө би чинь төрөө улам хүч хэрэг болгох, улам эрүүлжүүлэх энэ хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг шүү дээ. Энэ дүр болж өнгөрдөг. Тэгээ өнгөрсөн сонгуулиудыг хараад байхад ер нь янз бүрийн үйл явдал болж байлаа л да. Гэхдээ энэ удаагийн сонгуулиуд бүр их онцлог боллоо гэж бодож байна. За. Тэгээ нэгдүгээрт нь юу гэхтэй зэрэг сонгуульд орсон улс төрийн хүчнүүдийн ерөнхий харьцаа тэнцвэрийн талаас авч үзэх юм бол их өвөрмөц бодлоо. 92 онд анхны үндсэн хуулиар анхны сонгуул хийхэд төрийн хувьсгалт нам 71 суудалтай ардчилсан хүчнүүд 4 суудалтай нэг бие дагчтайгаар гарч байсан. 2000 оны сонгуул хийхэд төрийн хувьсгалт нам 72 суудалтай ардчилсан хүчин 1 суудалтай бие дагч 3 гарч байсан. 8 оны сонгуул юу болсныг бид бүгдээрээ мэдж байгаа. Хүний аим сүйдсэн маш хүнд үйл явдлаараасаа дагуулсан сонгуул болсон. Гэтэл энэ удаа дахиад 16 онд энэ байдал маань давтагдлаа да тэр чигээр ардын нам 65 суудлаа удаа ардчилсан нам 9 суудалтай тэгээ цаат талд нэг хойсголт нам нэг бие дагч нэг. Энэ юг харуулж байгаа нөхдөд Монголын улс төр тэнцвэргүй байна, төлөвшөөгүй байна, савлгаа ихтэй хэвээрээ байна гэсэн ийм дүгнэлтэнд хүргэж байгаа нэг талаас. Нөгөө талаас юу гэхээр саяын сонгуулийг харахад итгэл үнэмшлэр санал өгөхөөс илүү тухайн үед улс төрийн намуудын эрх мэдлийн төлөө тэмцэлсэн тэмцлээс үүссэн сэтгэл зүйн дайралтаар довтлогоонд өртөж ийм байдлаар сонгуул өгөх явдал ажиглагдлаа да санал өгөх явдал.
сонгуулийн өмнө ардын намч, ардчсан намч ирээдэн ойролцоо байсан. Ягаад өгтөөр өнгөрсөн 10 жилд энэ хоёрын хийсэн нүгэл байгуулсан гавьяан тун ойролцоолдоо. Гэтэл ингээд тэнцвэр алдна гэдэг юунаас бол өгтөө зэрэг ерөөсөө эрдэнтийн асуудлаас боллоо шүү дээ. Нэг талаас нь ардчсан намын төлөөж байгаа ерөнхий сайд маань сонгуулийн урд өдргэнт хагас дутуу мэдэгдэл хийж олон түмнийг божгуулуулаад араас нь сөрөхгүй чинь нөгөөх дээр нь нэмж одоо сэрэн дунгуу хийсэн гэж хэлэх юм дээ. Монголоор хэлэх юм бол тэгээд нөгөөх уусыг хугас авч байхгүй да тийм байдалтай боллоо. Энэ утгаараа бол юу гэдэг зэрэг ер нь сонгуул маань их тийм өвөрмөс нөхцөлд боллоо. Яг хүсэж хүлээсэн тэр үр дүндээ хүрч чадаагүй гэж би дотор боддог. Нөгөөтэй сонгуульд орж байгаа улс төрийн хүчнүүд маань мөрийн хөтөлбөрөөр гаргахдаа сонгуульдаа бэлтгэхдээ бол урд жилүүдийнхээс огт өөр байдлаар хандлаа. Уг зүй нь улс төрийн хүчин мөрийн хөтөлбөрөөр гаргаад энэ мөрийн хөтөлбөрийг хэн хамгаалж хэн нийтлөө зүтгэх вэ? Тэр хүмүүсээ сонгуульд оруулах ёстой. Гэтэл нэр дэвшигчээ тодруулчаад дараа нь мөрийн хөтөлбөрөөр гаргалаа. Чи сонгуулийг хурдмөр нь уралдаан болгоод тавьчихлаа шүү дээ. Тий. Нэг талаас нь нөгөө талаас юу хөхтэй зэрэг гаргасан мөрийн хөтөлбөрүүд нь энэ гол намуудын үзэлдээ улс орны өмнө тулгамдаад байгаа гол асуудлаа шийдсэнгүй, харж чадсангүй. Монголын нийгэмд өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол олигарх засаглалтай зэрлэг капитализмын тогтолцоо. Гадны хөрөнгө оруулагчид нэрээ Монголд орж ирсэн шинэ колоничлын баялагын тэгш ус хуваарлалт, нийгэмдх шударга ус байдал, авилгал, хяалх ахуй, өндөр албан тушаалтнууд хууль захирагдах байсан байдал, төрийн албыг наймаацдаг байдал, Монголын газар шороог наймаацж байгаа асуудал. Энэ бүх асуудлуудыг намууд тойрж гарсан. Өөрөөр хэлбэл ард түмэндээ хэлэх зориг нь хүрээгүй, энэнийг давах арга замаа олоогүй бид нар ийм байдалтайгаар сонгуульд орсон. Нөгөө талд нь улс төрийн намууд маань хүчнүүдийн сонгуульд орохдоо нэг сонин байдлаар ажиглагдсан хөхтэй зэрэг. Ер нь гол намуудын мөрийн хөтөлбөрүүд бол бие цавцагаан тэр хар. Эсвэл бие цагаан байсан эсвэл бүр бие алтуулах гэж байгаа юм гэсэн иймэрхүү байдалтай. Монголын нийгэмд байгаа энэ зайлшгүй шийдэх асуудлыг бодтойгоор үнэлж дүгнэж гаргаж чадаагүй болохоор мөрийн хөтөлбөрүүд бол хэдийгээр хуучинтай гадлахын тэдэн сая төгрөг нэг үгэн барьна гэж амлаагүй ч гэсэн ерөнхийдөө зүгээр хоосон амлалтад одон тунхаглалын царайтай болсон юм байдал. Тэгэхээр энэ сонгуулийн дүнд бол яг нэг улс төрийн хүчнээ ноёрхолтой систем ингээд бүрэлдэж тогтлоо. Энэ бол холын үр дагавартай. Нэгдүгээрт нь ойрын 8-аас 10 жил энэ Монголын улс төр төлөвшөхгүй нэ. Төлөвшө тогтворж явахгүй. Улс төрийн хүчнүүд төрийн суудлыг олж авахын тулд ямар шарга хэрэглэхээс буцахгүй байгаа энэ байдал нь нийгмийн ирээдүрөө төлөвлөж байна. Хоёр дахь нь улс төрийн хүчнүүд өнөөдөр үзэл бодлоо ингээд том явуулж ийм төвшөнд байгаа нөхцөлд Монголын хөгжлийн ирээд улам холдно. Яагаад гэвэл зөв хөгжил гэдэг бол нийгэм бүхлээрээ нэг үзэл санаан дээр төвлөрч хүчээ зангидсан цагт ирдэг үзэгдэл. Тийм болохоор энэ бол их хүнд байна. Яг ингээд сонгуулийн дүнг харахад ойроор бодох юм бол нөгөө нэг хуралд байсан нэг элдв өнгөн үйл явдалд нэр холбогдсон хүмүүс ч юм уу тэрийг ганц нэгийг нь төрөөс одоо тэгээд учрыг нь олох гээд үзэсгэл байх. Тэргээр реклам хийх байх. Гэтэл Монголын нийгэм богсон том асуудал, тулгамдсан том асуудлуудыг шийдэх гарц бол өнөөдөр байхгүй. Ийм сонгуул боллоо гэж бодож байна. За сонгуулиас өмнө та түрүү ярьж байна. 5 толгойн хувьцаатай холбоотой. Тэр хувьцааг чинь өгөн буцаж авч яах гэсэн энэ бүхнийг та яаж харж байна? За 5 толгойн хувьцаа гэдэг асуудал бол ерөөс анханасаа их учир битүүлэг асуудал. Энэ чинь мөнгөж өгөө хувьцаа шүү дээ. Тэгэхээр мөнгөж өгөө хувьцааг одоо би борчоо би өөрийгөө тэр хувьцаа над байхгүй. Тэр хувьцаа над хэрэггүй. Тэр хувьцаа бол бодтой биш зүйл. Тэгээ одоо эргүүлээ тэр хувьцааг авах нэрээр ингээд зээлээр авч байгаа шуугаан гараад явж байгаа нэг уу хориглолоо гэсэн нэг уу хөдөлж авлаа гэсэн баахан сунгуулийн үед шуугаан гарсан шүү дээ. Тэгээ энэ бол санхүүгийн
маш том тийм холын бодлоготой одоо юу ч хэндэ лоёрын чанартай ийм үйл явдал юм уу та гэж сэрдэхэд хүргэдэг. Ер нь өнгөрсөн 4 жилд Монголын улс төр эдийн засгийн нэг гол асуудал таван толгойн асуудал байдаг шүү дээ. Тэгээ энэний цаа талдны үхтэй зэрэг асуудал яг мөн чанар төврээр нь харах юм бол таван толгойг энерги ресурсны 1 тэрбум 190 сая долларын зээлийн өрөнд өгөхгүй гэдэг л асуудал байсан. Одоо тэгээ тэр лугаал бид нар явж байна даа гэж би тэгж харагдаад байна. За хоёулаа Эрдэнэтийн асуудыг буцаад өөр талаас нь оръё. Албан ёсны мэдээллүүд гарсан. Оросын 49% эзэмшиж байгаа Ростех компани албан ёсоор өчигдөр сонинд мэдээлэл хийсэн Монголын сонирхуудаар мөнгө төгрөг нь орчлоо гэж хэлсэн. Хамгийн том транзакшн буюу ажил 8 боллоо гэж хэлсэн. Худалдаа хөгжлийн банк одоогоор юу хийж хэлсэн гэхээр тэр Монгол тэр компанид зөвхөн бид зөвлөсөн гэж хэлсэн. Яагаад ч тэр компани тодорхой хаяг юу мөртлөө хаягаар нь яваад очихоор тэр компани байхгүй байсан гэж байна. Тэгээ энэ компани өөрөөсөө 200 сая долларын гаргаад 200 сая долларын худалдаа хөгжлийн банк босгож өгөөд тэгээд авчлаа гэж байна. Энэ яг ийм 8 алтцлын хувьд та юу гэж бодож байна? Цаад энэ бүхний цаана юу вэ? За Эрдэнэтийн асуудал 28-26-30-ад ингээ ерөнхийдөө анхан сэдэж гаргалаа 8 цагт ардын намынхан мэдээлэл хийлээ. Тэгээ тэр орон би интернет орж үзсэн Орос техникийн бас байр суурь илэрхийлсэн байсан л да. Орос техникийн байр суурьуд ер нь бид нэр их урт удаан хугацааны туршид менежментээ сайжруулах арга хэмжээ аваад ер нь хувьцаагаа өнөх хөргөж худалдлаа гэсэн маяг юм. Тэгэхээр энд Эрдэнэтийн үйлдвэрийг байгуулах анхны гэрээ хэлцлэн үеэс эхлээд энүүнд оролцож явсан хүний хувьд надад их олон талын юм бодогдсон л доо. Нэгдүгээр энэ бол Монголын эдийн засгийн хамгийн том объект, хамгийн үр ашигтай олон жил Монголд танилцуулсан, суурьшсан эцэг ийм объект нэг талаас. Нөгөө талаас энэ бол Монгол Оросын эдийн засгийн харилцааны нэг том зангилаа юм л да. Тэгэхээр засгийн газрын хоорондын гэрээ хэлцээр байгуулсан объектын асуудлыг засгийн газрын хоорондын нэлээд буур суурьтай гэрээ хэлцлийн үндсэн дээр шийдэх байх л да гэж бодох юм. Тэгэхээр нэг хүн очоод би нэг зармаар байна гэдэг нэг нь би авмаар байна гэдэг нь хоёрын хоорондоо 8 асуудал биш байх нь. Ер нь сүүлийн үед Эрдэнэтийн асуудлыг хараад хэдэн том асуудал хоримтлагдж байсан л да. Орос нефтийн хуйцааны ногдол ашиг 4 жил өгөөгөө гэдэг асуудал яригдж байсан нэг талаас. Нөгөө талаас юу гэхдээ зэрэг Эрдэнэтийн Японы талтай нийлээд Израилууд хөлдвөр барих тухай асуудал зөвлөдөж байна, хэлэлцэж байна гэдэг хэвлэл мэдээлэл гарлаа. Нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй болно, технологийн шинэ шат хэрэгтэй болно, гурвдагч оронтой ингээд ярихтай зэрэг бас энэ чинь гурвдагч талын оролцооны ч асуудал гарч ирнэ шүү дээ. Иймэрхүү асуудал байсан. Тэгээд ийм нөхцөлд гэнт хуйцаагаа засгийн газар авлаа гэж зарснаа тэгээд сүүлдэнд сөрөг хүчнээ очоод хуйцаагаа нь худалдлаа гэж ярихтай зэрэг хүмүүст энэ арт талд нэг л цэвэр биш юм байна гэж ойлголт төрөөд байгаа. Тэгээд өөрийн чи ярьдаг тэр бүх зүйлүүд бол нийтэд цацагдсан мэдээлэлүүд л дээ. Ер нь тэгээ худалдаа хөгжлийн банкын Монгол засаг гэдэг компани авлаа гэсэн банк компанитай байж болдго юм уу? Хөрөнгө оруулалтын компани. Эсвэл манай компани биш, би зөвхөн зөвлөгөө өгсөн гэж хэлсэн. Тийм. За тэгтэл тэр Монгол засаг гэдэг нь бол худалдаа хөгжлийн банкны гэсэн мэдээлэл их зовсоос үүдээ биш болоод явчлаа. Тэгтэл сүүлд нь нөгөө Global Investment and Development эднийхэн авлаа гэсэн. Тэгтэл нөгөөдг нь Монгол хүн болоод явчихлаа сүүлдээ түүгийн болж байна. Тийм болохоор энэ асуудал бол өнөөдөр зөвхөн эдийн засгийн асуудал биш. Энэ Монголын төрийн сонгуулийг бужигнуулсан хамгийн том асуудал. Яг үндэ ихэд төрийн сонгуульд нөлөөлсөн талаас нь авч үзэх юм бол энэ асуудлыг сонгуулийн урд өдөр гаргаж тавьсан ерөнхийдөө бол үндэсний өөрийнхөө намд характерийг хийчихлээ л дээ. Тийм. Характерч хоёр шаттай явдаг гэдэг нэг судцаа огтлоод яадаг судцаа огтлох нь ерөнхийдөө тогтлоод нөгөө гидсээ хагалахыг нь сөрөг хүчин очоод хажуунаас нь хагалж өглөө дээ. Тэгэхээр энэ Эрдэнэтийн асуудал чухам юу вэ гэдгийг Монголын ард түмэн үнэн мөнөөр нь мэдэх шаардлагатай. Оросууд яагаад энэ үйлдвэрийг орхиж гарсан юм? Оросууд. Энэ бол өөрөө бий даасан асуудал. Ахэр Монголын тал гэрээ хэлцтэй биелүүлээгүй ногдол ашиг нөхгүй байж хаад ингээд яасан бол монголчууд найдвартай түнш мөн үү гэдэг асуудал гарна шүү дээ.
Хэрэг бид нар хоёр талынхаа хөршүүтэй ингэж найдвартай түнш байж чадахгүй бид хинтээ түншилж чадах юм бэ? Бидэнд хэн идэх юм бэ гэдэг асуудал гарна. Нөгөө талаас энэ Монголын төрийг бужигнуулсан улс төр агуулгатай болсон асуудал хариуцлага хэн хариуцах нэг. Хэн хариуцах гэдэг асуудал гарна. Дэврээсэн ерөнхий сайд ард намынхан хоёр хариуцах уу? Эсвэл өөр хэн нэгэн хариуцах. Монголчууд энийг нэг хэрэгтэй. Тийм болохоор миний бодоход одоогийн шинээр байгуулагдж байгаа засгийн газар их хурлын тэгээ эднэр бол богино хугацаанд шалгаад үнэн бодтой мэдээллийг олон түмэнд өгөх зайлшгүй шаардлагатай. Тэгээгүй цагт Монгол хүмүүсийн зүрхний шарах идэхгүй надад харж байна. American Express card says a lot about your reputation. You will be welcomed with respect wherever you go when you have a green card. One of the world's most valuable brands. American Express Green Card brought to you by Glump Bank. Улс төрийн намуудын институцийн хувьд Тийм. аль зэрэг бэхжиж байна вэ? Та яаж харж байна энийг? Тэгээ ер нь улс төрийн намууд гэж бид нар юу ойлгоод вэ гэдгээс эхлэх зүг байх л. Яг нь нөгөө социализм үед чиний Монгол ордын хувьсгалтнаа болоо социалист үтэн байгуулалтын зоригжуулсан зохион байгуулагч Мангадайлч хүчмөн гэсэн үндсэн хуулийн заалтаа харсаар яваад нам гэдэг нэг зүйлийг шүтсээр одоо энийг байхгүй болохгүй гэсэн юм ойлголтоор явж байсан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд арчсан нийгмийн нөхцөлд чөлөө төрсөлд эдийн засгийн нөхцөлд улс төрийн намууд чухам яаж хувирдаг төлөвшдөг бид нар бас олон талаас хүлээлээ харлаа. Тэгэхээр нэгдүгээр нь энэ чөлөөт эдийн засгийн нөхцөлд улс төрийн намууд бол бизнесийн бүлгэлтэй маш том сүлбээнд ордог. Сүүлдээ маань улс төр бизнесийн бүлгэл болж хүрдгийг харлаа шүү дээ. Зарим судлаачид бол нэг мафиоз хэлбэрийн бүлгэлэл гэж хэлээд байгаа. Тэрүүнд нэг хэтрүүлэг байхгүй болов. Ер нь төрийн эрх мэдлийг мөнгөөр цохиж авах ийм байдал руу орлоо шүү дээ. Одоогийн саяын сонгууд гэхэд ингээд урд нь бол 12 оноос эхлээд засгийн газрын компанийн захирлуудаас үүссэн ер нь цэвэр олигарх засаглалтай байлаа. Гэтэл сая сонгуульд орж байгааг нь харахад мөнгө тиймэрхүү байдлаар ороод одоо сонгуулийг бужигнуулсан, бодлуулсан энэ хүмүүс чинь одоо бүгд л нөгөө МСС-ийн ч байна уу, нөгөө бусдын ч байна уу ингээд хөрөнгөлөг ус судалгуулд хүмүүс ийш нь дээш нь зөөж одоо төрийн эрх мэдлийг авахын тулд явлаа шүү дээ. Улс төрийн намуудын хамгийн нийгэмд үнэтэй зүйл нь байдаг хөхтэй тэр улс орон нийгмийн амьдралын зохион байгуулалт зам мөрийн талаар үзэл бодол хэрэгтэй байдаг. Бид нар олон намын системтэй болсныхаа давуу талыг монголчууд сонголтын боломжтой боллоо. Нэг нам байхад бид нар нэг үзлийн дарангуйлал байдаг. Олон нам байхад олон үзлэлд сонгох боломжтой болно. Социалист үзэл байна уу, либерал үзэл байна уу, консерватив үзэл байна. Эсвэл одоо 3 дахь замын үзэл байна уу гэдэг янз бүрийн боломж биш шүү дээ. Энийг бид нар давуу тал гэж байна. Гэтэл улс төрийн намууд маань саяын сонгуульд орж байгаас нь хараад үзлийн төвд мухардалд орлоо. Яагаад вэ? Монгол улсын үндсэн хуульд Монгол орон хүмүүд иргэний ардчилсан нийгэм нэг зохицуулна гэж үндсэн хуульдаа тунхагласан. Гэтэл одоогийн тогтолцоо маань олигарх засаглалтай зэрлэг капитализмын нийгэм байгаа шүү дээ. Энэ үндэ ч хариулт өгч чадсангүй. Тэгээд юу болов хөхтэй зэрэг ингээд хараад байхад одоогийн сонгуульд яг ардчилсан намын доторх байгаа одоо олигарх бүлгэлүүдээс нэлээд хэсэнд бол ингээд олигарчуудаа явуулаа гэж үү. Гэтэл нөгөө талын чинь нөгөө улс төртэй холбоотой бүлгэлүүд хэвээрээ үлдээд харин ч хүчээ аваад явуулаа шүү дээ. Гөр нуухгүй хэлэхэд бол ер нь хизээнээс хэлж Монгол улсын төрдөө МСС гэдэг нэг хаан бий бодлоо гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэр маань сая хүчээр түрээд ороод нөгөө царцааны нүүдэл гэдгийг мөн идэвхтэй зохион байгуулваа. Нөгөө талаас хараа Монгол улсыг та бидний сонгож авсан нийгэм чинь хувийн салбар авч явна шүү дээ. Хувийн салбар том болоод эхлэхээр бид нарт ямар хөө хэмжээний харилцаа бий болох вэ? Хоёр янз юм аа. Одоо жишээлхэд иргэний нийгмийн тухай ойлголт бол 18-9-р зууны үед
Европын философчууд гүн ухаанчдын боловсрол улсын асуудал да. Геглийн тодорхойлсноор бол иргэний нийгмийн нэг үндэс нь бол иргэдийн хувийн өмч гэдэг. Иргэний хувийн өмч гэдэг бол иргэн өөрөө үйлдвэрийн капитал эзэмшигч байх ёстой. Одоогийн бидний явж байгаа зам бол иргэн өөрөө үйлдвэрлэлийн капитал эзэмшигч биш, иргэн хүн бол өнөөдөр хөлсний ажилчин эзний зарц гэдэг тэрл нийгэм рүү яваад байна шүү дээ. Иргэн хүмүүс компанид ажиллаж байгаа хүмүүс компанийнхаа хувьцааг өөрснөө эзэмших боломжтой бол тэр хүн компанийн ажилчин, тэр хүн компанийн эзэн байдарнаа да тий. Тэгэхээр Монголд бид нар компанийн хувьцаа авах боломжийг өгөөгүй шүү дээ. Анхны өмч хувьчлалын хуулиар үйлдвэр аж ахуйн газрын хамт олон хувьчилж авах давуу эрхтэй гэдээ бид нар хууль байсан. 93 онд тэрнийг хуулиа орчуулаад хасаж хайсан. Тэгээд дараагаар нь үнэт цаасны зах зээлийг 95 хүргэж нэгээд нөгөө өмч хувьчлалын эрхийн бичгүүд чинь бүгдөө хүчингү болгоод иргэн хүн үйлдвэрлэлийн капитал эзэмших эрхийг нь хасаад сүүлд яг орон сууцын хувьчилж өглөө нь бол үйлдвэрлэлийн капитал биш шүү дээ. Одоо ингээд хашааны газрыг өгж үйлдвэрлэлийн капитал биш шүү дээ чинь. Ийм байдлаар бид нар нийгмээ буруу төшнөх хөтсөн юм шүү дээ. Энэ байдал залруулагдав. Одоогийн онд номын үднээс үзэхэд бол хүмүүнлэг иргэний нийгэм гэдэгт бол 3 үндсэн шинж. Хүмүүнлэг гэдэг нь нэгдүгээрт нь хүн эрх чөлөөтэй байх ёстой. Эрх чөлөөний баталгаач хувийн өмч. Хоёрт нь шударгаас ноёлох ёстой. Гуравдугаарт нь инэрэнгүй үзэл. Одоо бол зүгээр одоо би мөнгөтэй бол бурхан чи мөнгө ядуу бол хэнч бишсэн ийм үзлээр бол нийгмийг авч явж болохгүй. Одоо нийгэм баялагын маань хуваарлалт үнэхээр шударга биш. Одоо гадныхны хэлж байгаагаар Монголын эрх баригчид бол үндэснийхээ баялагын 766% эзэмшиж байгаа шүү дээ. Өнөө шударга биш байдал. Тэгээд харахад бол ер нь цөөхөн хэдэн хүн баяжаад нийгэм нь өөрөө ард нь хоосон хосрох юм байдал харагдаад байна. Одоо оюу тулгайг аваад үз. Оюу тулгай өнгөрсөн жил 2.3 тэрбум долларын бүтээгдэхүүн гаргалаа гэхэд тэгээд тэрнээс Монголд татварын хэмжээгээр орж ирсэн 562 байхад нэг 280 сая орчим долларын асуудал орж ирлээ шүү дээ. Бусантай мөнгө нь гадуур эргэлдэж гадна байршиж байгаа. Тэгэхээр тэнд оюу Иротийн тоо гэдэг нэг баян төрж байхад ард талд нөгөө ядуу монголч хэвээрээ байх шүү дээ. Иймэрхүү асуудал байх л да. За, улс төрийн намыг төвшилтийнхаа яриаг үргэлжлүүлэхэд улс төрийн намуудын тэгээ санхүүжилтний ил тод биш. Тэрийг мөнгөтэй хүмүүс нь гаргачаад хамгийн худалдаж авчаад эрх мэдээр нь дамжаад байна гэсэн ойлголт явж байгаа. Энэ үнэн үү? Яаж асах вэ? Яг үнэн бид ч амьдрал дунд нь байгаа юм чи харж байна шүү дээ. Нэг намын байгууллага санхүүжүүлээд нэг баян. Тэгээд тэндээ өөрөө нөгөө феодалын өмчит газар болгодог. Энэ бол ардчсан намд ч вэ, ардын намд ч вэ. Одоо жишээлхэд харал да. Хотын баячууд хотод байхын газрын наймаа хийчихад тэг хөдөө нутагтаа хэдэн жип аваад төргөн тусламжийн машин нөгөөд тэг тэндээсээ сонгогдоод гараад ирдэг шүү дээ. Энд чи юу харуулж байна? Бид нэр ингээд бүр өмчилж авчихад тойргоо. Тэгээд тэнд эзэн суурчихсан ямар чаргаар хамаагүй би эндээс энд л байх ёстой гэд одоо хотоос хүн аваач санал өгүүлж байгаа тойргуудыг бид нар харж байна шүү дээ. Энэ бол бодит баримт шүү дээ. Тэгэхээр улс төрийн намуудын төлөвчлөлт өнөөдөр гол асуудал намууд гэдгээ бид зөв байранд тавих ёстой. Дахиад эднийг социализмын үеиг шиг бүхний дээр залснаас болоод энэ залсан механизмыг маань нөгөө төрд гарах гэсэн төрийг бизнесийн хэрэгсэл болгож ашиглах гэсэн баячууд олигархуудын сонирхол хөтлөөд ирэхдээ зэрэг намын төлөвчлөл одоогийн байдалд хүрч байна. Энийг л өөрчлөх хэрэгтэй байна. Дэлхийн шилдэгүүдийг тодруулдаг Forbes сэтгүүлийн шилдгээр Luxury King Tower Apartment шалгарлаа. Хоёлаа одоо гадаад өрийг асууя. За өнөөдрийн өрийн хэмжээг янз бүрээр ярьж байгаа. Гэхдээ ямар ч ирсэн гэсэн одоо засгийн газрын өөрийнх нь өрн тэр 21 тэрбум доллар гэдгээс 7 тэрбум орчим засгийн газрын өр гэж одоо удирдаг өөрсдөө хэлж байгаа буюу эдийн засгийн 70-80% одоо тэнцээд валютаар хөрчний юм болчлоо. За тэгээ Японыг бол ярьж байгаа 2-300% байдаг юм аа гэж. Тэр бол өөрийнхөө мөнгөөр дотроо гаргасан өр ялгаатай. Япон орн өөр. Тий. Манайх өөрсдөө экспортод энэ уул уурхайгаас өөр юм гаргадаг хүмүүс
70%-тай тэнцэх тийм долларын өртөө байна. Одоо энэ нэрийн төлбөрт өрийн хүүгийнхэн төлбөрт энэ төсвийн чинь баг 25-30% нь яваад идэг. 2018 оны 1 сар 500 сая доллар төлнө. Яаж төлөх нь тодорхой биш байгаа. Энэ бүхнийг та яаж харж байна? За ер нь өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд маань улс орноо авч явах тэр зам мөрийг нь олох чадал дутаад ирэхлээр хоёр зүйлийг шүтсэн. Нэг нь зээл, нөгөөх нь бол гадаадын хөрөнгө оруулагч байдаг. Тэгэхээр зээлийн асуудал их сонирхолтой. 12 оны 11 сард хуучин сангийн яамны сайд байсан Олава самбууган бичсэн нэг илтгэлийг үзэж бас юу бичиж байсан л да реценз. Тэгэхэд Монголын өр бол 12 тэрбум 980 сая байсан. Энэс бол хувийн компаниудын өр 441 тэрбум байсан. Тэгээд тэрнээс хойш тэр үеэс эхлээд засгийн газар бидний өөр байгаа юу гэдэл хоорондоо их хурдаар хэрэлдээд 50% хөргөн 40% хөргөн 58% хөргөн гэдэг ингээд яваад байна шүү дээ. Бүгд худлаа. Бүгдийн тоо гэднэр мэдэж байсан. Мэдэж байсан тоо албан ёсны тоо эзэнтэй тоо ганцхан манай дотоодын судлаач биш. Moody гэдэг олон улсын Moody's гэдэг компаниас. Тэндээс гаргасан тоо мэдээгээр бол Монголын өр 19-18 тэрбум болдоо 21 тэрбум болдоо үргэлжил мэдээлж байсан шүү дээ. Тэгээ энийг бол сүүлийн үед нь сонгуулийн өмнөөс хөлийн зөвшөөрч эхэллээ. Энэ өр компанийн өр байна уу, улсын өр байна уу ялгаагүй бид нэг тогооноос төлнө. Экспортын орлогоос л төлнө шүү дээ энэ чинь. Ялангуяа өөрсдөө экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд долларын зээл аваад ирэхтэй гэзэр бусдын эдийн засгийн салбарт илүү ачаал үүрүүлээд явж байгаа энэ үнээр. За тэгтэл ингээд 12 оны үеэс эхлээд Чингис хаан Самурай бонд аваад эргүүлж нөхөх чадваргүй үр ашиггүй төслүүдүүд энийг зарцуулсан. Энээс болоод үрийн төлбөрийн асуудал маань маш хүндрэлээ. Тэгээд одоо нэгэн төртэй болсон. Яа их. Төлжил таараа шүү дээ. Тэгэхээр өөр хоёр янз. Нэг нь бол хатуу үрвий. Энэ одоо Оросууд улсээр нэг чилдэг да тий. Энэ манай бондын хөрөлдөө. Энийг бид нар хүссэн ч хүсээгүй тэр хугацаанд төлжил таараа. Яаж нэрлсэн хамаа байхгүй. Яг олон улсын валютын сан Азийн банкнаас авсан зээлэг бол хугацаагаар хойшлуулах, хүүгийн нүүрчлэх юм менежментийн асуудал байж байна. Одоо улс төрийн намуудын саяын сонгуульд орсон хөтөлбөрөөр одоо зөвхөн ардын намынхад бол үрийн менежментийг сайжруулж асуудлыг шийднэ л гэсэн явж байгаа. Ингээд ганцхан энэгээр шийдэхгүй шүү дээ. Миний бодоход энүүд хамгийн түрүүн шийдэх ёстой асуудал дотор импорт орлох үйлдвэрлэлүүдэд маш яралтай хүч хажиныг босгох хэрэгтэй. Жишээлбэл бид нар нефтийн импортын асуудал яваад шатхууны өөрснөө нефт олбордог тэгээд гаднаас шатхуун авдаг. Нигери шүү. Тэгээд яад бүгдээ зөв өөрснөө өрөнд ороо сууж байдаг. Чин жил бүхэн тэрбум доллараар дэтал тэрбум 400 сая ч хүрж байсан үе бий. Шатхуун авдаг шүү дээ. Тий. Энийг хэмнэх юм бол жилд тэрбум гаруй долларын боломж боломжтой. Тэр мэтлэнгээр бусад ингээд атгалаа цемент гэдэг аваад үзье, металлург гэдэг аваад үзье. Тэгээд одоо жишээлхэд ингээд нэг хамгийн наазахын жишээ. Манай дэлгүүр давссан огурцыг зардаг. Тэрний чинь 95% нь ус шүү дээ. Тэгээд дээрээс нь усыг усан дотор хийгээд 8000 км-ийн цаанаас давссан огурцыг төмөр замаар импорт суудаг улс Монголоос өөр байдаг юм уу? Огурцыг уснаа дээр давсалж чадахгүй. Чадна шүү дээ. Тэгээд энийг зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр үрийн асуудлыг шийдэхэд хоёр асуудал. Нэгдүгээрт нь импорт орлох үйлдвэрүүдэд маш түргэн байгуулж импортын зардлаа хэмнэх. Хоёрдугаарт нь тэр менежментийн асуудлыг бол хойшлуулжгүй өрхөх. Гуравдугаарт нь өндөр үр ашигтай экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг бий болгох асуудал байна. Одоо жишээлхэд зэсийн асуудал гэхэд яг хөө зэсийн үн бол одоо $5,000 орчим байна. Гэтэл Монгол эрдэмтэн тооцоон зүсгэд Монголд зэсийг боловсруулахад $3,350 багтана. Тэгээ багтана. Бид ашигтай ажиллаж болно. Тэгээ энийг хийх хэрэгтэй шүү дээ. Гэтэл энийг яриад байдаг
өнгөрсөн 12 оны сонгуулийн хөтөлбөрт бүх намуудын юунд орсон хэрнээ нэгэн ч хийгээгүй нэг. Одоо сонгуулийн програмд бас л орсон явна. 20 онд гээд тэр биелэхгүй нь бас хэцүү шүү дээ. Энүүн дээр хүчээ хаях хэрэгтэй байна. Манай нэвтрүүлгийн цаг нь гэдэг хөөд. Тэгэхээр би жоохон энийг төгсгөл рүүгээ хандуулаад нэг ийм асуулт асуумаар байна. Ер нь манлайлагч хүн гэж юм бэ? Ялангуяа ийм төрийн тэр нэгдүгээр албан тушаал очныг яг юу шаарддаг юм бэ? Яах ёстой юм бэ? За манлайлагч гэдэг бол өргөн нэр томьёо бизнесийн манлайлагч байж болно, олон нийтийн байгууллагын манлайлагч байж болно, төрийн манлайлагч зүтгэлтэн байж болно. Төрийн хувьд навж үзэх юм бол хамгийн түрүүн энэ бол итгэл үнэмшил. Итгэл үнэмшил байх хэрэгтэй. Үзлийн талын гэсэн үг. Үзэлгүй ашиг гонжоо хайсан эсвэл цагийн өнгөн дээр хөвж гарсан хүн бол тэр манлайлагч байж чадахгүй. Зөвхөн үзлээр хүний сэтгэлийг хураа нөгөө Чингис хааны хөвгөвднөр үргэлж ярихтайг сайхан зээжээр ярьдаг штэ тий сэтгэлийг хураал бие хаачмаа гэдэг шиг. Тэгтэл үзэлгүй чи сэтгэлийг хураач чадахгүй штэ. Тий. Тэгэхээр хамгийн түрүү Монголоо гэсэн үзэлтэй Монголоо энэ орчин үеийн дэлхийн ертөнцид зүв авч явах үзэлтэй тэр хүн бол манлайлагч. Энэ манлайлагч. Энэ л өнөөдөр хамгийн чухал байна уу та. Тэгээд амалсан юм хийдэг тийм ээ. Тийм амалсан юм хийдэг. Тэгвэл нэг талаас бид нар энийг бас зөв ойлгох хэрэгтэй юм л да. Одоо үндсэн хуулиар бус хуулиар бол төрийн тэргүүн юм уу одоо хувь хүн өнөөдөр өөрөө ингээд ганцаарчсан тоглолт хийх боломж байхгүй. Тий. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө үзлээр өөрийнхөө итгэл үнэмшлээр төрөө зохион байгуулж төрийг хөдөлгөж төрийн бүх механизм тэр үздийн чиглэлээр хөдөлж чаддаг байвал тэгээ сая тэр хүн үндэсний манлайлагч команда удирдах явдаг тийм ээ. Тий өөрөө чиглүүлж явдаг хүн байх хэрэгтэй. Тэгэхээр чинь хараа хувь хүн дээр их тийм бас заримдаа төвчээр гарах хүн чинь бас хүн шүү дээ. За мэдээ төвчээрийн тухай асуудал бол ер нь удирдахч хүнд бол үргэлж байдаг асуудал байна. Тэгээ энэгүүгээр хэн ч төрд ажиллаж чадахгүй. Төрийн үйл хэрэг гэдэг бол өөрийн ч үзэл санааны үр боловсрч тэр үр дүнгээ харуулах хүртэл магадгүй 5 жил, 10 жил, 20 жил ч шаардлагадж байна. Гэхдээ тэр хүн үрийг тарьж чаддаг байх хэрэгтэй. Хүлээж ургацыг хүлээж чаддаг байх хэрэгтэй. Хамгийн сүүлийн асуулт ер нь залуу үед хандаад ер нь сайн сайхан амьдрахад амьдралынхаа эзэн болоход ямар шин чанар чухал вэ? Миний бодоход арчлал хүнд юу гэдэг юм? Бид нар арчлаас юу хүлээд? Зарим нь шууд ингээд мөнгө гэж ярьдаг, зарим нь ингээд аз жаргалтай гадаад дотоод явах боломж олгодог гэж ярьдаг. Хувь хүний талаас харахад арчлал бол хүнд амьдралаа хариуцах хэрэгчлөө л өгдөг. Амьдралаа өөрөө бүтээх, өөрийнхөө хүслээр, өөрийнхөө чадлаар. Тэгэхээр бүтээж амьдрах энэ бол ерөөсөө тэгээ залуу хүний арчлаас олж авсан хамгийн үнэт зүйл. Тэр боломж Монгол улсад байгаа. Тэгээ энэ нь бол одоо байдаг тэр нэгээд бид нар шалгах хэрэгтэй шүү дээ. За танд маш их баярлалаа. За баярлалаа. За хүн төлөвчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын 17 дахь ерөнхий сайд Дашин Гямсүрэн оролцлоо. Их баярлалаа. Сайхан амраарай.